За өнөөдөр хэдүүлээ бас хууль хэрэгжүүлээ сууж байгаа. Энэ тайлан гэлцэх ёстой учраас. Тэгээ би энэ дээр зориудаар хэлье. Одоо ингээд бусад байнга ороодод хамаарх хүрээндээ энэ тайлан гэлцэх байх. Тэгээ энэ дээр их хурлын хамгийн газар хяналт хэрэгжүүлэх. За тэр засгийн газрын хэрэглэх газар тэр засгийн газрын хяналт хэрэгжүүлэх юу гэдгийг тэр агентлаг юм юу юм тэр энэ гурвал орж ирээ. Бусад дарга нарыг явж ажлыг хийлэг. Та нар өөрсдөө асуултандаа хариул. Энэ яамдуудаа цааваас нэгтгэсэн юм бол. Дээр нь би нэг хэлцэх судалтаа хамаарахгүй ч гэж магадгүй зүгээр нэг зүйлийг л би энэ төрийн албаа агч 9% цомогтхлыг анханаас нь эсэргүүцчихсэн үний нэг байгаамаа. Тэгээд өнөөдөр төрийн нарийнууд бүгд нэг цугласан байгаа дээр би энэ нэг хүсэл тавьчих. Энэ 9% цомогтхлоор яг хэдэн хүн ямар албан тушаалтай хэдэн энэ цомогтхлоор ажиллаж чөлөөлөгдсөн бэ гэдэг мэдээллийг надад ирүүлээч бичгээр. Хэдэн даргын үүрэг гүйцэтгэгч цомогтгож тим төсөвт тим хэмнэлт одоо авчирлаа гэж. Яг би энэ талаараа бас нөгөө агуулгаар нэх юм бол би мэдээлэл авсан байгаа учраас би бас давхар та хэдээс яг аль биесний мэдээлэл. Төрийн нарийнууд энийг нэг та бүхэнийг 7 хоногийн дотор надад нэг ирүүлж өгөөч. Харьяа одоо агентлаг гудаас аваад яг л бодит мэдээллийг бас та бүхнээс авъя гэж хүсэж байна. Тэгээд засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар их хурлын үнэлгээний хэлцэлүүд та хэд маань нэг сууж байгаа энэ нэг аргачлал дээр би өнгөрсөн жил энийг бас л хэлжсэн. Одоо энэ жил дахиад хэлье. Энэ аргачлал дээр нэг дахиж хараач. Бид нар энэ хідэн яамдын удирдлагууд төрийн албаа агчид энэ үнэлгээ хийж байгаа аргачлалаас ч болоод бас зэмлэл хүртээд баймааргүй байна. Тийм учраас энэ чинь арга нь болохгүй байгаа учраас л энэ гишүүдийн уурлаад байгаа зүйл шүү дээ. Тэрнээс өнөөдөр энэ олон яам агентлагуудыг ажиллаа хийхгүй байх гэж хэлээд байгаа зүйл огт байхгүй. Та хууль хэрэгжих ёстой учраас бид нар өнөөдөр хэлцээ сууж байгаа гэдгийг би хэлсэн. Хиндэ. Нөгөө талаараа бол цагийн гарцал болж байна яг нэг нөгөөлөгт. Хуулийг хэрэгжих боломжгүй гэж асран юм байхгүй байсан. Тэгээ хууль зүйн тамирал талаасаа сайн зэрэг хэлж байгаа сая зөвлөдөө. Яг деталь наривчлаад үгүйс өгүүлбэрээр нэруулэн дотор ч олон асар олон асуудалтай зүйлүүд байна. Тэр бүрийг одоо яриад яах вэ? Зүгээр ерөнхий хэдүүлээ нэг юм сайжруулах тал дээр, агуулга тал дээр хэдүүлээ анхаарч ажиллах зайлшгүй шаардлага. Тэгэхээр би дараагийн байнгын ороодын хурал дээр би өөрөө ч зарим байнгын ороод дээр норно. Засгийн газрын хэрэглэх газар, их хурлын хяналт хэрэгжүүлэх газар, засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар гэсэн энэ гурван газар л орж ирж. Бусад яам агентлагууд ажиллаа хийх. Одоо сая усны газрын дараа Батбаяр дарга сууж юу хийж байгаа юм энд? Ажиллаа хийх хэрэгтэй шүү. За ийм саналтай байна дарга. За баасан жаргал гишүүний микрофон